全集中。水の呼吸。11の型。なぎ。11の型。Хэрв дарахтын тасгал руу хайрын хашираа Канроужи Мицури болон Манангийн хашираа Токито Муичиро нар биш, усны хашираа Томиоко Гию болон могон хашираа Игуро Обонай нар явсан бол амжилттай тосгоныг хамгаалж Музаны шилдэг 6 чөтгөр болох дээд сарны 2 чөтгөрийг устгаж чадах байсан болов. Энэ бичлэг дээр Гию болон Обонай, Гию болон Ренгоку, Гию болон Шинобу гэсэн ийм 3 хамтарлыг оруулсан байгаа шүү. Тийм болохоор дуустал нь үзээрэй. Эхний ээлжинд аним дээр Муичиро болон Канроужийн хийж гүйцэтгсэн гавьяа тодорхойлъё. Муичирогийн хувьд Котэцу болон Хаганизукаг аварч дээд сарны 5 Гёкотэй ганцаараа тулдаж ялдаг. Мөн сүүлд Хантенгүн их биеийг устгахын тулд Танжирод Ёручи Зерошкигоос гарч ирсэн сэлмийг дамжуулж өгдөг. Котэцуг аврах нь Гёкогийн усанд хорих чадвараас гарах үед хэрэг болдог бол Хаганизукаг аврах нь Хантенгүн толгойг таслах сэлмийг бэлтгэхэд нөлөөлсөн. Хайрын хашираа Мицурийн хувьд тосгоны хамгийн чадварлаг дархан буюу тосгоны ахлагчийг авардаг. Мөн хамгийн гол нь дээд сарны 4 Хантенгүн хамгийн хүчрхэг хуваагдал болох үзэн ядалтыг төлөөлдөг Зоо Хактеныг зогсоож өгдөг. Тэгвэл Гию болон Обонай хоёр энэ ажлуудыг амжилттай гүйцэлдүүлж чадах болов. Эхлээд Муичирог орлох хүн бол Обонай, харин Мицуриг орлох хүн бол Гию. Яг гэвэл Гёкогийн эсрэг довтлогоо болон хурдан төвлөрсөн хүн, харин Зоо Хактений эсрэг дайралтыг төсөвлөх чадвартай удаан үргэлжилсэн тулаанд зогцохоор нэгэн байх хэрэгтэй. Обонайын могон амьсгал нь маш нарийн байгаан онилдог, цэвэр довтлогооны хэм маяг. Харин Гиюн усны амьсгал нь ямар ч нөхцөлд тааруулан хувирч чаддаг. Яг л ус шиг уян хатан хэм маяг. Дээр нь Гиюн нээсэн 11-р амьсгал Нагийн ямар ч дайралтыг нүдэнд үл харагдах маш олон цавчлалтаар төгс хаадаг 100% хамгаалтын арга. Иймээс Гию Зоо Хактенийг Обонай Гёког хариуцвал илүү үр дүнтэй. Шууд гол үйл явдлаасаа эхлээд хараад явцгаая. Обонай ойд Гёкогийн Гикичцу буюу цус чөтгөрийн аргаар үүссэн загсан чөтгөрд идүүлэх гэж байгаа Котэцуг харна. Обонайын хувьд хүн тослох гэхээс илүүтэйгээр дээд сарны байгаа газар руу хурдхан шиг явах, эсвэл ямар ч нэмэргүй хүүг аврахын оронд тосгоны ахлагчийг аврахаар явах зэрэг илүү үр дүнтэй сонголтыг хийж магадгүй. Гэхдээ яалтчгүй надад Ренгокугийн энэ үг амар гүн орсон болохоор хашираал бол хинч байсан адилхан зүйл хийх байсан гэд яалтчгүй хашираа нар хүүхэд аврахгүй орхино гэж байхгүй бах. Тэгэхээр Хаганизука болон Котэцуг аль алийг нь л аварч таарах болов. Ингээд гол асуудал нь Гёког ганцаараа ялж чадах уу гэдэг байна. Юуны өмнө манга дээр Кочо Шинобу буюу шавчны хашираа өөрөө хэлдэг. Дээд сарны 1 чөтгөр 3 хашираатай тэнцүү хүчтэй гэж. Ингээнээр бодоод үзэхэд дээд сарыг ганцаараа ялах нь маш хэцүү. Гэхдээ ялчгүй Муичиро Гёког бүр ганцаараа илүүрхэж ялдаг. Муичирогийн хувьд гэхдээ Гёкотой зохицол нь гоё төгс таарч байсан. Их ярих дуртай Гёкогийн эсрэг Муичиро үгийг нь мушгиж доромжилж байсан нь Гёкогийн тулааны анхаарлыг сарниулж өгдөг. Дээр нь Манангийн амьсгалч Гёког ялахад зохицол нь сайн байсан. Хамгийн гол түлхүүр нь Муичиро тэмдэгэ нээсэн том нөлөөтэй. Обонайын хувьд хашираа дундаа хурдаараа хойгуур хэсэгт ордог. Тийм болохоор Гёкогийн баар хоорон жилжих хурд нь хүндрэл үүсэх магадaltaйч. Могон амьсгал нь маш наривчлалтайгаар дайснаа таамаглах боломжгүй газраас цавчиж ялдаг учраас Гёкогийн толгойг таслах бүрэн боломжтой. Ингэсэн хэдий ч 3 хашираатай тэнцүү хүчтэй гэгддэг дээд сарыг ялахын тулд ялчгүй ганцаараа бол тэмдэгэ сэргээх л хамгийн үр дүнтэй арга. Харин Обонайын авьяас чадварыг тооцоод үзвэл энэ үед ч гэсэн тэмдэгэ сэргээх бүрэн боломжтой. Иймд тэмдэгэ сэргээсэн Обонай бол Гёкогийн хоронд тэсвэрлэж толгойг нь таслах бүрэн боломжтой гэж бодож байна. Гёкогийн толгойг таслах үедээ Хэбино Кокю Нино Ката Кезоно Докугаг ашиглах болов гэж бодож байна. Могон амьсгал дундаас хамгийн хурд болон гиндүүлтэнд тохирсон хэлбэр. Харин нөгөө талд Хантенгүн хуваагдлууд болох Секто Айзэцү, Уроги, Караку нарыг Гения Незуко Танжиро гороо илүүрхэж Зоо Хактенийг гаргаж ирнэ. Дээд сар 4-ийн жинхэнэ хүч гэж хэлж болох Зоо Хактен Танжирог алах шахахад Гию ирж Танжирог аваад дээд сарны эсрэг энэ хүртэл тиснийг нь хараад Танжирог хүчтэй болжээ гэж бодох болов. Ингээд Танжирог Хантенгүн их биеийг хөөх оронд Гию Зоо Хактеныг зогсооно. Танжиро тэр хэдийн араас модон луунууд явуулахад Гию Мизуно Кокю, Жуичино Ката, Нагийг ашиглаж бүх дайралтыг нь зогсооно. Ингээд Гиюгийн эсрэг Зоо Хактен. Зоо Хактеныг зогсооход Гию ч мөн адил тэмдэг хэрэг болж магадгүй. Манга дээр тэмдгээс сэргэж чаддаг ч илээ. Энэ үеийн Гию хараахан өнгөрснөө дурсаж сэтгэл нь дээрдэггүй байгаа болохоор тэмдгэн сэргэх хэсэг жоохон эргэлдээтэй. Ингэсэн хэдий ч усны амьсгалын 11-р хэлбэр хүртэл ашиглаж чаддаг Гиюгийн хувьд тэмдэггүй ч гэсэн дайралтуудыг нь тэсвэрлэж гарах магадaltaй. Эцэст нь Хантенгүн их биеийн толгойг цавчих сэлмийг Муичиро Танжиро дамжуулдаг. Харин энэ удаад Обонай дамжуулах хэрэгтэй болно. Обонайын хувьд Танжирог нилээд дургүй штэ. Дээр нь Танжирог үзэн яддаг болохоор сэлэм дамжуулахгүй байж магадгүй. Гэхдээ манга дээр Танжиротой хамтарч толддгийг бодохоор даалгавар болон хувийн сэтгэл хөдлөлөө ялгаж сэлмийг дамжуулах магадaltaй гэсэн байгаа. Дүгнэлт гэвэл юуны өмнө Обонай Гёког ганцаараа асуудалгүй ялах болов гэдэг дээр ялах магадлал нэлээд их. Гэхдээ 100% бол биш. Яг нь тэмдгэн сэргэх юм бол Обонайд бүр лаг чадварууд бас байгаа болохоор ер нь л ялч баха.
Харин Танжирод сэлэм дамжуулах дээр жоохон эргэлзээтэй л юм. Дамжуулбал асуудалгүй дээд 2 сарыг устгах чадна. Харин дамжуулахгүй бол Хантайгүйг зүхтаалгана л гэсэн үг л дээ. Яг нь Танжира өөрөө Хантайгүй зоосон сэлмээ аваад ч юм уу Обанай өөрөө очиод савчиж ирвэл болно л доо. Гэхдээ хэдүүлээ анимын үйл явдал тааруулж бодож байгаа болохоор аним дээр Муичирогийн хийсэн үйлдэлүүдэд тааруулах хэрэгтэй гэсэн үг. Тийм учраас Муичиро Танжирод сэлэм дамжуулдаг шиг Обанай Танжирод сэлэм дамжуулснаар Хантайгүйг ялах боломжтой гэдэг рутээр явна гэсэн үг шүү заяа. Гиев бол зоо хактеныг яаж хийгээд зогсоож чадна гэж дүгнэж байна. Тэгэхээр Обанай болон Гиев хоёр дарахтын тосонд ирвэл амжилттай тосгоныг хамгаалж чадах магадлал нь илүү их. Үргэлжлүүлээд усны хашираа Томьёко Гиев болон галын хашираа Ренгоку Кёжироноор дарахтын тосгонд ирвэл амжилттай тосгоныг хамгаалж чадах уу? Мэдээж ус болон гал хоёр бол тис өөр хоёр элемент. Үүний адилаар Ренгоку бол яг л гал мэт дүрлэлтсэн хашираа. Харин Гиев бол усны урсгал шиг зөөлөн өг цөтэй хашираа. Дулааны хэм маягийн хувьд ч гэсэн хамгаалт сайтай Гиевгийн яг эсрэгээр Ренгоку нь маш дайралтанд суурилсан хэм маяг ашигладаг. Тийм болохоор Гиев өмнөхтэй ижил зоо хактеныг зогсоож Ренгоку Гёккотой толдох нь илүү үр дүнтэй. Ренгоку ойд дайралтанд өртөж буй Котэцуг хараад галын амьсгал 2 дугаар хэлбэр Ногори энтэнийг ашиглан ямар ч эргэлзэх зүйлгүй Котэцуг аварна. Мөн Хаганизука болон ер нь аварч чадах бүхий л хүнийг аврах байх. Учир нь Ренгоку чөтгөрийг устгах гэхээс илүүтэйгээр хүмүүсийг хамгаалах нь түүний зорилго. Үүний шалтгаан нь түүний ээж өөд болохоос өмнө сул дорой хүмүүсийг хамгаалах нь хүчтэй хүний үүрэг гэж Ренгокуд сургасан учраас Ренгоку нь хашираа нар дундаач хүнд туслахыг хамгийн ихээр хүсдэг. Гёккогийн эсрэг Ренгоку Кёжиро. Гёкко өөрийн дарахтаар хийсэн бүтээлээ Ренгокуд харуулна. Ренгоку дотроо ихээр уурлах ч гэсэн гаднаа тайван хിവэр. Би чиний бүтээл гих зүйл дургүй гэж хэлээд галын амьсгал 1-р хэлбэр Ширануийг ашиглан шууд дайрагч Гёкко варнуудынхаа хооронд шилжиж дайралтаас бултна. Ренгоку нь дээд сарны 3 Аказатай нар мандах хүртэл тэмдэгэ нээлгүүгээр толдож чадсан. Гёккогийн өдөөс ч гэсэн сайн толдох нь баттай. Яг Аказа явж жинхэнэ хүчээ гаргаагүй л дээ. Ер нь баг зэрэг өөрийгөө дараад Ренгокуг ажиглаж байсан гэж хэлж болно. Тийм болохоор дээд сарны чөтгөрийг бүрэн устгахын тулд Ренгоку тэмдэгэ сэргээх шаардлага гарна. Үндсэн зохиол дээр Ренгоку яагаад тэмдэгэ сэргээж чадаагүй вэ? Учир нь улирал 4 дээр Аманы саны хэлснээр нэг хүн тэмдэгэ эхэлж нээвэл тэр нь бусаддаа дамждаг гэж хэлсэн. Зохиол дээр тэмдэгэ нээсэн анхны хүн Танжиро байсан болохоор бусад хашираа нарт тэр нь тархаад бүгд тэмдэгэ нээж чадсан. Гэвч Танжиро тэмдэгэ гаргахаас өмнө Ренгоку өгчихсэн болохоор бид түүний оргил хүчийг харж чадаагүй шүү дээ. Аказа хүртэл Ренгокуг дээд төвшөнд хүний хязгаарыг тавхад ойртсон байна гэж хэлдэг. Тэгэхээр Ренгоку энэ үед амьд байсан бол хангалттай тэмдэгэ сэргээж чадах байсан баг. Учир нь Танжиро энэ үед аль хэдийн тэмдэгэ сэргээж гисэн байгаа шүү дээ. Тэмдэгэ нээсэн Ренгокугийн биеийн хүч болон арга барилуд нь маш ихээр сайжирна. Гёккогийн толгойг таслах шийдвэрлэх дайралт нь галын амьсгал 9-р хэлбэр эцсийн техник буюу Оги Ренгокуг хэрэглэвэл сүртэй байх болов. Нэр чөтгөрийн ангууч дээрх хамгийн хүчтэй буюу хамгийн импакт өндөртэй дайралтыг энэ галын амьсгалын 9-р хэлбэр Ренгоку гэж фэнүүд нь үздэг юм байлээ. Бас энэ дайралтаас өөр Оги буюу эцсийн техник гэж нэрлэгддэг хэлбэр өөр ямар ч амьсгалд байдаггүй. Ингээд Ренгоку Гёкког ялж Гиевч өмнөхтэйгээ адилаар зоо хактеныг аргалж байх хооронд Ренгоку Танжиро сэлмийг дамжуулж Хантайгүйн толгойг амжилттай тасдаж чадах үзье. Гиев болон Ренгоку яг л жад болон бамбай шиг хүчтэй байх нь аргагүй. Дүгнэлт гэвэл ус болон галын хашираанаар дарахтын тосгонд ирвэл амжилттай тосгоныг хамгаалах магадлал маш их. Бараг л баттай хамгаалах болов да. 月が綺麗ですね。せっかく一緒の任務なんですから仲良くしましょうよ。 Одоо харин Кимэс но Яйбагийн хамгийн олон дэмжигчтэй хосууд болох усны хашираа Томьёко Гиев болон шавжны хашираа Кочо Шинобо нар нь дарахтын тосгонд ирвэл амжилттай болцож чадах. Амжилттай тосгоныг хамгаалж чадах болов. За энэ хувилбар дээр ч гэсэн Гиев зоо хактеныг авах нь илүү үр дүнтэй. Яг гэвэл Кочо Шинобогийн хувьд хамгаалт биеийн хүч дутмаг тул зоо хактены эсрэг зохицол юм уу? Тэгэхээр Гёкког хариуцаж таарна. Шинобогийн хувьд хашираа гэдгээс гадна эмч хүн шүү дээ. Ууланд Зенитсуг авардгийн адилаар Котэцу болон Хаганизукаг ч гэсэн аврах болов. Гёккогийн эсрэг Шинобо. Хурдны хувьд Кочо Шинобо Гёккогч илүүрхэж хангалттай хохирол үзүүлэх боломжтой. Дээр нэмээд Шинобо өөрөө хорны мэрэгжилтэй учраас Гёккогийн хор бараг л нөлөөлөхгүй болов. Ингээд харахаар Шинобо илүү давуу талтай юм шиг боловч Шинобод чөтгөрийн ангууч дундаас чөтгөрийн толгойг тасалж чадахгүй ганц сэлэмчин гэдэг сул тал бий. Мэдээж Шинобогийн хамгийн хүчтэй зэвсэг бол хор. Өндөр хурдаар Гёкког илүүрхэж бүх биеэр нь хор тарааж болох ч гэсэн дээд сарны чөтгөрүүдийн эсрэг хор тийм ч сайн нөлөөлөх хэсэг нь юу л бол. Тэр дундаа Гёкко өөрөө хор ашигладаг болохоор хорны эсрэг арга хэмжээ авч чаддаг байж магадгүй. Хэрвээ Гёккод хор нөлөөлөхгүй байх юм бол Шинобод ялах боломж том бага болно. Нэмээд тэмдэгний тал дээр манга дээр үндэслээд бодоод үзвэл Шинобо энэ үед тэмдэгэ нээх бараг боломжгүй. Тэгэхээр 3 хашираатай тэнцүү хүчтэй гэж үздэг. Дээд сарны эсрэг тэмдэгэ нээлгүй ялах нь Шинобод маш хэцүү болно.
Үүнээс үүдэж Шинобу Гёкод ялагдаж, Танжирод сэлэм дамжуулж чадахгүй болсноор Хантенгүн их биеийг зүхтаалгаж, Гёко Хантенгү хоёр хоёулаа амьд үлдэх эрсдэл гарна. Дүгнэлт гэвэл Гию болон Шинобу нар дархтын тосгонд ирвэл Шинобу өгч дээд сарны чөтгөрүүдийг зүхтаалгаж, улмаа тосгоныг аварч чадахгүй байх магадлал маш өндөр. Хэрвээ Шинобугийн хор Гёкод нөлөөлвөл нөхцөл байдал нэлээд дээрдэх боломжтой. Гэхдээ яах чаргагүй Шинобу тэмдэгэ нээж чадахгүй болон чөтгөрийн толгойг тасалж чадахгүй гэдэг сул талууд нь нэлээд асуудал болно. Мэдээж тосгоныг аврах багахан боломж байгаа хувьд байгаа ч гэсэн ерөнхийдөө арай илүүтэйгээр ялагдал хүлээх магадлал нь их юм болов уу гэж харж байна да. Та нар юу гэж бодож байна да? Хэрүүл урал хийлгүүгээр гоё соёлтойгоор зөвхөн бодлоо хуваалцаарай. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа баяртай. Subscribe хийхээ мартаваа.